Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ шинэ оны босгон дээр уулзж байгаа таатай байна. Тэгээд босоор блог хийсэнгөө хийгээгүй ч гэсэн уламжлал ёсороо энэ жилийн 100 сарын өдөр бид нэр 12 сарын 24-нд тэмдэглэдэг байхгүй. Тэгээд тэр өдөр ямар бэлэг авснаа та нарт үзүүлэе гэж бодож байна. Тэгээд түрүү жил ч гэсэн ер нь бол жилд болго үзүүлээ явдаг. Тэгээд энэ жилийн би та нар миний түрүүчийн бичлэгүүдийг үзсэн болвол начиг битээ байгаарай. Тэгээд хүссэн бэлгээ бас хилээд аваад тэрүүндээ баярлаад ингээрэй гэж би ингэж хэлжсэн. Тэгээд тэрнийхээ дагуу ч гэсэн би бас жоохон засрах гэж ингэж бодлоо. За хамгийн хэцүү юм бол яг юу хэрэгтэй байгааг тодорхойлох гэдэг тийм ээ. Тэгээд би манай охин надаас ээж та яг юу хэрэгтэй хэлгээд байсан. Тэгээд би бодож байгаад хэлсэн. Ямар бэлэг авсныг хараараа манай нөхөр ч гэсэн чи одоо жилийн жилдэл ингээл бэлэг авдгүйгээл дараа нь яриад идэг. Тэгээд би ч юм бэлгийч авч өгмөр нэ гэдгсэн байхгүй. Тэгээд би за гэд тэгээд хүлэн зөвшөөрөөд тэгээд бэлэг авахсан байгаа. За би одоо ямар бэлэг авснаа үзүүлье. Яг хөө түрүүчтээс бодох юм бол энэ жил гэхэлэр бэлэгнүүдээ хүссэн бэлгээ хилээд тэгээд авсан бас төвшөлттэй юм байлаа. За тэгээд юу авснаа үзүүлье. За хамгийн түрүүнд хүүхдүүдийнхээ хүссэн бэлгийг да. За энэ манай энэ жил одоо нэг 100 сарын баярын өдрийг яасан гэхлээр манай нөхрийн 2 хүүхэд. За тэгээд манай нөхөр за хатан ээж одоо 92 настай. За тэгээд дээр нь манай хүү ирээд ингээд тэмдэглэсэн. Охин маань ирж чадаагүй. Яг тэгвэл тэгээд нүгээр ажилдаа байж байгаа таарсан. Тэгээд гэртээ тэмдэглэсэн байгаа. Уг нь бол яг ирээд манай дээр тэмдэглэхгүй мэж гэсэн. Тэгээд би бодохдоо энэ нөгөө хүүхдүүд нь нөхрийн хүүхдүүд гэрээ зараад ирдэг учраас бас тэд нэр хүнлэх ёстой гэж бодоод би энэ дээр тэмдэглэсэн байгаа. За тэгээд ийм манай хүүхдүүд энэ бэлгийн карт өгсөн. Тэгээд энэ бас нэлээ одоо өндөр үнэтэй ийм карт байгаа. Тэгээд энэ нөрөгт нэг ийм бэлгийн картууд байдаг байхгүй ийм картнууд байдаг. Тэгээд энэ картаар одоо хэдэн жилийн хугацаанд бүтэн жилийн хугацаанд 2 жилийн хугацаанд нөрөг одоо бүх дэлгүүрүүдээс юм бодлож авах юм ихээр яасан байдаг. Тэгээд энийг би ингэж бэлгийн карт авсаа. Тэгээд охиндоо болон найзд нь баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд дараа нь би ч нэг энэ нэмийн санд ажилладаг шүү дээ. Автотехник гэдэг. Тэгээд энэ нэмийн сангаас энэ ажилтаа зориулаад ингээд талархлаа өгдөг юм бэлгийн карт өгдөг энэ жил болно. Тэгээд энэ жил бас энэ бэлгийн карт өгсөн. Тэгээд манайхаар нэг 100 гаруй мянга төгрөг юм уу да. Тийм төрөөжлийнх нь хэрэглээгүй. Тэгээд би энийг бас төрөөжлийнхэн бэлгийн картаа хадгалж байгаа. Нийлж жоо литрээр юм авъя гэсэн юм бодолтой байна. За тэгээд манай хүү болохоор надад юм тусгай юм шоколад авсан байгаа. Тэгээд цэвэр юм шоколад. Тэгээд юм Танзания гэдэг ингэсэн бичгтэй. Тэгээд юм эмэгтэйчүүдийн одоо дуртай юм хар шоколад гэсэн байгаа юм тусгай юм шоколад надад өгсөн. За бас Уганда гэдэг юм гоо шоколад өгсөн. За энэ хоёрыг авчид би юу гэж бодсон бэ гэхээр манай хүү намайг дараа жилд Африкийн орнуудаар би амттай ертөнцийг их үздэг байхгүй. Тэгээд тэрийг бодоод ингээд Африк руу аялаарай гэсэн болоо да гэж би ингэж бодсон. Тэгээд энэ гоо шоколад би энийг одоо ингэж шинэ $1 баг гараад гэж бодож байгаа. Тэгээд тонтол нэг дор бүр нэччихгүй болоод шоколад ерөнхийдөө жоохон хэцүү юм аа ингээд нэг дор бүр нэччих гэдэг тийм. За энэ болохоор манай охин юм хөөрхөн юм юу гэсэн мэлээ. Энэ Японоос авсан юм шиг үлээ. Энэ яв вэ гэхлээр нөгөө нэг миний цагаан ус гараад идэв шүү дээ. Тэрийг ингэж яадаг харандаа юм шиг үлээ. Би энийг туршиж үзснээр би тэгээд танаас бичлэг хийж үзүүлнэ гэж бодож байна. Энэ болохоор юу болоо? Нүүдлэх хөөрхөн болгох юм шиг байна энэ арай. Ийм нүдний юу тэн биш контур авсан байлээ. Авч өгсөн байлээ. Би энийг бас ингээ хэрэглэе гэж бодож байгаа. Шинэ ондоо. За тэгээд бас нэг юм бэлэг байгаа. Энэ болохоор нэг гоё ч юм үлээ юмны дэлгүүрийн бэлгийн карт авахгүй. Тэгээд энэ манай нөхөр бас ингээд бэлгийн карт өгсөн байлээ. Тэгээд нөгөө би бас нэг юм аавна гэж бодож байна. Авчаад үзүүлэе гэж бодоод байгаа.
За нэг юм байна. Манай хатан болохоор надад нэг юм одоо сайн бэлгийн юуны гоо сайхан их биш ээ. Алт мөнгөний дэлгүүр гэдэг чинь тэрнтэй адилхан юм. Юм зөвхөн юм зүйлтэй хөрхний танаар тарагдаж байна. Ийм бэлгийн хөрхий юу гэсэн мэлээ тэр контор бид энийг бас зүүнэ гэж бодож байгаа. За ийм бэлэг өгсөн байна. За тэгээд манай нөхрийн найз нь гэдэг шинжлэлийн цаас хүмүүсч байгаа шүү дээ тийм ээ. Тэр манай нөхрийн найз ихнэр ийм гоё ийм манай ийм нэг урт үзэстэй нэг хон шиг юм бид шүү дээ. Тэмээ хоньны юм шиг. Тэрний торилдог танмаад шаа тэрний ийм юугаар хийсэн энэ ийм гоё цамц ингэж нэхэж өгсөн байлаа. Тэг би түрүү жил нэг цэнхэр цамц өмссөн шүү дээ. Тэрийг нэхэж өгсөн. Энэ жил болохоор энэ ийм өнгөтэйг надад нэхэж өгсөн. Тэг би энэ гоё хоёр цамцыг өмсөе гэж бодож байгаа. Тэгтээ манай охин сонирхол агуулал авч магадгүй л дээ. Маш зүлх нөгөө нэг 100% ийм носон ийм гоё цамц байгаа. Тэг би энийг бол өмснө гэж нөгөө норог хөхнөчөр нь бас маш их тийм юм хүм нэхэж байдаг шүү дээ тийм ээ. За дараагийн бэлэг болохоор энэ одоо нэг мөчлөө. Тэг нэг крем өгсөн мэлээ манай охин нараа доктор Алтын агна ийм нэг крем өгсөн мэлээ. За би энийг бас хэрэглэж үзье гэж бодож байна. Энэ болохоор бас л нэлээ нарийн андын баг шиг байна. Тийм би ерөнхийдөө нүүрэндээ их анхаарал тавиад байгаа ч танаар ч гэсэн анзаарсан баг тий. Тэгээд юу болъё гэж айтайхаа шигтэй бас байх хэрэгтэй байгаад байхгүй юу. Тэгээд тийм болохоор за дараа манай нөхрийн хоёр хүүхэд болохоор юу гэсэн хэлээ. Тэгээ манай хүү болохоор надад нэг ийм нөхөр өгсөн. Тэгээд тэр нь болохоор нөгөө ногоонууд нийлж чад ингэж яадаг юм байна. Нөхөр идэж тийм гоё юм өгсөн. За энэ болохоор манай нөхрийн хоёр хүүхэд өгсөн байгаа. Тэгээ энэ яадаг гэдэг гэхлээр ингэж нөгөө харанхуйд ингээ явдаг шүү дээ тий. Тэгэхээр ихээр нөгөө ийм юу болж харагддаг энээрээ аваа ингээд гэрэл явж байгаа юм шиг харагдсан. Энэ одоо харанхуйд яаж харагдах вэ? Харагдах болов уу? За жаа. Би танарт харуулъя. Тийм паспортын муцаар нэгсэн байгаа да шууд ингээд паспортыг ингэж харагддаг. Тэгээд энэ нөгөө аюулаас хамгаална гэсэн. Яагаад тэгэхээр манай энд чинь нөгөө харанхуй болоод тэгээд машин бүгд хүн ийм юу зүдэг байхгүй юм танаа мэдэн шүү дээ рефлекс гэдэг юм зүдэг тий. Яг энэ шиг ингэж харагддаг юм байгаад энэ чухал оролт өгсөн. Тэгээд ажлаас гараад ингэнгүүт нөгөө нэг машин ингэж зам байтг байхгүй юу. Тэгээд тэрэн зориулж яасан юм шиг байлаа. За ингээ ерөнхийдөө миний бэлгэнүүд нэг иймэрхүү байгаа. Тэгээ би өөртөө зориулаад бас нэг бэлэг авъя гэж бодлоо. Гэхдээ би ямар бэлэг авах вэ гэхлээр тийм одоо энэ нөгөө iPhone 14-ийг буцааж дэлгүүрт нөгөөд тэгээд арцгаар нэг хэдэн сая нэ 3 сая ч юм уу орчим төгрөг юм уу да. Биш 3 сая ч арай биш. Тэгэхээр 3 гэдэгт нь 2 сая 500 ч юм уу да орчим төгрөгийн суутгаад тэгээд iPhone 17 авчих гэж болох юм шиг байлаа. Тэг би нэг дэлгүүрт ярьж хагаад уг нь миний нас болж л байгаа л да. Тэгээд би ингэж нөгөө одоо яг ийм байдлаар влог хийхээр зөвхөн уртлын камер ашиглаад артлыг нь ашиглахгүй аахгүй. Тэгэхээр уртлын камерны адилхан хүчин чадалтай тийм утсаар солидог юм лөө зөрөн мөнгөний нөгөө солино л та. Тэгээ бодож байгаа. Тэгээ та нар юу гэж бодож байна? iPhone 17 Pro хэрэглэдэг хүмүүсийн хамтдаа бас надад зөвлөгөө өгөөрэй. Минийх болохоор 14 Pro байхгүй юу. Одоохонд яг болоолгоод миний бүх влогууд бол энэ утсаар хийгддэг шүү дээ. За ийм юм байгаа. Тэгээд манай хатны хөөрхний иймэрхүү юм хийж гэнэ амьдч исэн гэрн тэгээд энэ аав ээжийнхэн зураг өөрийнхэн зураг ингээдтэй ингээд бэлгэн дээр ингээ хадаад ингэж өгсөн байлаа. За ийм байгаа. За тэгээ би одоо нөхрийн зөвшөөрөлтөөр нэг нөхрийнхээ авсан бэлгэнүүдийг танилцуулъя гэж бодож байна. Тэгээ манай хүүхдүүд манай нөхөр чинь нөгөө зунжангаа одоо юм нэг энэ хүмүүсийг гэрээс гаргахын тулд юу гэдэг вэ? Нэг алхдаг юм олдог юм тэмцээнүүд бидэнд тэмцээж их юм да тийм юм болдог. Тэгээ тэрүүн зориос юм манай нөхөрт
зориулсан ийм нөгөө power bank байдаг ч тийм ийм юм манай 2 хүүхдээс манай нөхөр төгсөн мэлээ. Тэгээ манай энийг бол мэдээ зунжанга хэрэглэн. Ягаад гэвэл нөгөө ингээд уул хадар ингээд явчихдаг байхгүй. Тэгэнгүүт чинь усныхын цэнийг дуусчихын тэгээд энийг хэрэглэн. За тэгээд тэрнээс гадна бид нар чих аялахаар юм power bank аяг хэрэг болтой нөгөө бичлэг ингээ хийгээ явуулаа. За тэгээд би зарим л үзүүлж байна. Манай нөхөр надаас их бэлэг авсан гэж боддоо та нар. Яг тэгвэл ажиллаас нь тэгээ хүүхдүүдээс нэг аавда зориулж маш их бэлгүүд манай хоёр хүчтэй их бэлгүүд гоё бэлгүүдтэй тэгээ яаж ч өвчснөөс нь хойш бас их булан баярлуулах гэдэг ингээ хичээдэг. Одоо би нөхөртөө ямар бэлэг өгсөн бэ гэхэл манай нөхөр нэг түүх юм унштай. Тэгээ тэрэндэн зориулаад би нэг ийм түүхийн цувралууд өгдөө. Ийм цувралуудаас би нэг ийм цуврал авч ингэж өгсөн. Тэгээ баяр болгоно одоо төрсөн өдөр юм уу бүх баяраар нэг юм цуврал авч өгөөл гэдэг. Тэгээд энэ чинь бас хүүхнтэй 50 гаруй наа төрнөтэй. Ийм юм сэтгүүл авч өгсөн. Манай нөхрийн ээж нь хүүлдэд зориулаад ийм бэлэг өгсөн гэж бодоо амир нийтдээ энэ нөгөө хадтан халуус хийчихэд ингэ жин тавьдээ шүү дээ. Тэгээд ийм химэл иммерсивтэй гадуур одоо нэмнэ чинь зориулт нь юм болчиход авцгаа ийм юм бэлэг өгсөн бэлээ. Энийг манай нөхрийг нэг хэлсэн. За тэгээд нөхрийн бэлгэнүүдээс зөндөө ном ирсэн. Манай нөхөр надад ном захиалдаг. Тэгээд энэ одоо яг одоо үүсэн синлээ цэрэмүүдэг гэдэг энэ нөгөө нориот нэг юм нэг юу гарсан байхгүй юу? Одоо нөгөөс нэг нэлээд олон жилийн өмнө одоо аллах гэх юм уу юу гэх тийм ээ. Одоо нэг итгэмээргүй тийм юм болсон. Тэр нь юу гэхээр энэ Норвегийн одоо өндөр насны газар гэдэг чинь тий тэрэнд нь ингээд өндөр наснууд ингээд дараалал нэг хоноо ч юм уу хэд хоноо л ингээд нэг насаар л байсан. Тэгээд нэлээ олон 20 төмчлөө нас орсон. Тэгээд юунаас болов яавэ гэдгсэн чинь тэнднээс ахлах сүлэгч нь одоо нэг курас итгээд одоо манайхаар нэг юм юу нөгөө одоо амьсгалын ингээ ерөнхий мэдээ алдуулахад юм булчин суулдаг юм тариа байдаг байхгүй юу? Сүксэна мэд байгаа. Тэгээд тэр тариа нэг болохоор нэгийг одоо нэг эмчээрээ бичиж эмчнэр солигчнаар чинь бичихгүй шүү дээ. Эмчнэр юм бичдэг. Тэгээд юм нэг тийм тариа манай нохоо хөшөрсөн тэр өвчтэй тийм учраас одоо тариулаад ингэж яах гэж байгаа гэд ингэж бичүүлж аваад тэгээд тэрийг амар олон болгож ингэж хуурамчаар ингэж бичээд тэгээд маш олон юм сангас аваад тэгээд тэрийг нэг өндөр насны хүмүүст ингэж суцаар тариад тэгээд доор нас орсон ийм юм гарсан байхгүй нэлээ олон нас орсон. Тэгээд тэр хүний шүүх хурал болоод тэгээд яг одоо үнэхээр одоо тэр хүн алдсан юм уу алаагүй юм уу ерөөсөө мэддэхгүй тэгсээр байгаа сайхан тэр хүн хэд хоногийн өмнө 14 хоногийн өмнө л нас орсон санагдчихэв. Тэгээд тэр хүний хэргийн талаар бичсэн юм ном байгаа. Гаднаа авцсан бас манай хүмүүс болчихно гэдээ тавцсан байна. Гадар авцтай байдаг шүү дээ. Тэгээд энэ ном байгаа. Тэгээ энэ номыг манай нөхөр хүүхдүүдтэй захиалаад би энэ номыг хамаар нь гэдгсэн тэр хүний том бичсэн. Яагаад юм сонирхолтой юм бэ гэхээр энэ одоо энэ номд нэг манай хадам аавын нэр байхгүй яа тэгэхээр манай хадам аавын эмнэлэгт хамт ажиллаж байсан сувлагч байхгүй эрэгтэй сувлагч л та. Тэгээд мань хүн чинь тэр ахын өндөр насны асрамжийн газар ингэж ажиллаад ахлах сувлагчаар нь ажиллаж байсан юм багтах. Тэгээд бас манай хадам мэдээж орж хүмүүс зөвлөө өгдөлсэн багтаа манай хадам чи битэж дэмж хүн байсан байхгүй. За тэгээд одоо шүүх хурал юм да нэг гэрчийн мэдээлэлнүүдийг авдаг шүү дээ. Энэ хүн ер нь ямар шүүх ажилтаа ямар инээтрэг бах юм авдаг. Тэгээд тэрэнд нь манай нөхөр ингээд юу гэсэн байгаа мэдүүлэг өгсөн байхгүй юу. Одоо энэ болохгүй тэр сэтгчийн зураг байна. Тэгээд мэдүүлэг энэ өгсөн байгаа. Тэгээд хэн хэд өгсөн билээ да. Тэгээд энэ тэр мэдүүлгийн дээр болохоор энэ одоо хадмын нэр баг нэг нүүрш хуй хадмын өгсөн мэдүүлэг бичигдсэн байгаа. Тэгээд тийм учраас энийг энэ номыг манай нөхөр захиалж авсан. Тэгээд манай хадам өгчсөн. Тэгээ бүр нөгөө нэг мэдүүлэг өгсөн шүүхийн нэмийг хүүхэд нь шүүхийн юуны газарс ингээ хулбарыг аваад ингээд автаа ингэж өгсөн байгаа. Тэгээд тэрэн дээр өгсөн гэхлээр манай хадам болохоор энэ бол маш мэрэгчлээ хариуцлагатай ийм одоо дан төлөө хувьд ч гэсэн хүмүүстэй нийцтэй ийм
хүн байгаа. Тэгээд бид нар бол алга хийсэн гэхэд бол одоо миний хувьд гэвэл маш их эргэлзээтэй байна гэдэг ингээ өмөрсөн юм мэдээлэл өгсөн байгаа. Тэгээд тэгтээ одоогоор хинч мэдэхгүй хүмүүс яг энэ хүнийг үтэйгээд амар олон жил шоронд хориотыг гарсан байхгүй. Тэгээд гараад тэгээд хүүхдүүд нь гэр бүл нь салаад хүүхдүүд нь бүгд авгаа өөрчлөөд ингээд энэ хүн амьдралыг хийсэн ганцаараа байж байгаа. Тэгээд нас орсон. Тэгээд нас барлаа. Би буруугүй би ийм үлдэхийг гэсээр байгаа нас орсон. Тэгээд манай нөхрийн хүүхдүүд болохоор энэ хүн рүү цахиадсан мэлээ. Тэгээд уг нь хариу авъя гэж бодсон юм шиг үлээ. Тэгээд тэр цахиа оцсон баг. Тэгээд нас орсон байгаа. Тэгээд яг энэ тэгээд хүүхдүүд нь энийг битсэнтэй энэ тэр хүнтэй уулзсан цорон одоо сэтгүүлч зохиолч хүн уулзаад ингээд зохиол битсэн. Тэгээд уулзаад тэр хүнийх нь гар үсгтэй нэрээ манай нөхрийн нэртэй ийм зохиогчийн гар үсгтэй ийм номыг ингэж бэлгэсэн. Энэ бол их том юм байгаа. Ерөнхийдөө эдгээр чинь ингээд ном метр янз бүрийн метр хөлтөнд зохиочоос ингээд зориудаар ингээд гар үсг мөсгөнд аваад ингээд иймэрхүү уламжлалт бидэнд тэгээд ийм ном байгаа. Тэ маань нөхөр хүүхдүүд нь уншаад дууссан. Тэгээд би болохоор энийг бас нэг ажимд уншия гэж бодож байгаа. Тэгэхээр өнөө одоо алга мөн үү буюу гэдэг одоо тэр нас орсон хүмүүсийн үр хүүхдүүдтэй нь уулзаад ингэсэн. Тэгээд тухайн үед ажиллаж исэн хүмүүс байна. За тэгээл зөндөө олон хүмүүстэй уулзаж ярилцсан тийм юу баримтат нэвтрүүлэг гарсан. Тэгээд бараг 7-8 мянган цуврал гэсэн байхад тэгээд тийм гарсан. Тэгээд тэрний дараа ингэ бичигдсэн юм ном байгаа. Тэгээд бас айгүй амар аваад та нар. Тэгээд яг тэрүүн дээр каноноос ингээ харж чад энэ ном дээр ч гэсэн гарах гэж бодож чинь та одоо яагаад ингээ яасан бэ гэдэг. Тэгэхээр тэр хүмүүс нэгдүгээр өндөр насны асамж байгаа тэр хүнд өвчтэй. Тэгээд маш их зовдөг. Тэгээд орох болгонд намайг энэс ангижруулж өгөөч гэдэг хурдан өвдөхгүйгээр богино хугацаанд явуулаад өгч гэдэг үсэн. Тэгээд би тэр хүмүүст бурханд очиход нь тусалсан гэж хэлж байгаа. Өөрөө л болохоор христийн шашинтай юм байна. Тэгээд тусалсан. Энэ бол алга биш ээ. Энэ бол гэт хийж байгаа байхгүй юу? Тэгээд төгсөн хүмүүс бол мэдээч үнэ хэлэхгүй би тэгсэн гэж хэлэхгүй. Тэгэхээр энэ бол зөвхөн алга биш гэдэг хэлээ да. Тэгээд одоо мэдхгүй тэгэл одоо бурхан л одоо мэд шийдэж байгаа гэд. Иймэрхүү юмнууд байгаа. Тэгээд энэ жилийн үед тэгэхээр иймэрхүү бэлэгнүүд авлаа. Тэгээд ямар ч тач гэсэн бэлэг болгон үн цэнтэй гэдэг маш их юм гоё дурсамжтай байдаг тийм ээ. Тэгээд шинжил болгон гоё байдаг. Тэр шинжлэн ороо, тэг орон зоог, за тэгээд дээрэс нь бэлгээ задлж байгаа мөч хүн болгоо юу авах вэ гэсэн хүсүүлээс нь тийм бол их сайн гоё байдаг. Тэгээд дараа жилийн одоо наадам өцгт хол байдаг шиг дараа жилийн бэлгийг одоо задлахад нэлээд одоо бүтэн жийлхүүлэх хэрэгтэй байна. Тэгээд мэдээж энэ хооронд чинь бэлэг авах өгөх гэдэг ингээ маш олон тэмдэглэлт үйл явдлууд болно. Тэгээд тэр болгоно би таньд ямар бэлэг авсан яасан би таньд үзүүлье гэж бодож чинь. Тэгээд маргааш оны хамгийн сүүлийн өдөр тэгээд та бүхэн ирж байгаа нь маш сайхан байх болтугай гэж ярьж байна. За ингээд тэр баяртай.